National Leaders Team үзүүлж байна. Үзэгч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр студид бид нэгэн сонирхолтой зочныг урьж та бүхэнд баг бүрэлдэхүүний талаар мэдээлэл хүргэхээр бэлтгэсэн байгаа. Ингээд студид бизнес хадагтай Наран Туяа уралцсан байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгээ та бүхэн ч гэсэн өдрийн мэндийг хүргэе. Баг гэдэг бол маш чухал сэдэв байгаа. Тэгээ энэ талаар ярилцахтаа их таатай байна. Тэгээ Монгол турватны эрхэм эцэг Чингис хаан юу гэж айлцсан байдаг вэ гэхээр ер 2 хүн эвтэй байвал төмөр хүрээ мэт бүх байдаг. Харин 20 хүн эвгүй байвал одоо химхэрсэн хүрээ мэт юм хэврэг байдаг юм а гэж айлцсан байдаг. Ер нь багийг би юу гэж ойлгодог вэ гэхээр баг гэдэг маань хамтын зорилготой, хамтын одоо эрмэлзэлтэй, хамтын сонирхолтой, уриатай үйл ажиллагааны нэгдсэн нэгдэл юм болов гэж би боддог. Тэгээ энэ багийн гишүүд бүгдээрээ нэг зорилгын төлөө, нэг амжилтын төлөө гар нийтэнтэй хоорондоо эвсэг одоо ийм найрамдалтай байж чаддаг юм хөдөлмөрч хамт олон гэж би бас ойлгодгийг. Зөв. Тэгэхээр ер нь бол альва юм чинь ямарваа нэгэн зүйл дээр жишээ нь одоо зорилго дээр ч гэдэг юм оршин тогтнодог шүү дээ. Багийн гол оршин тогтнох зүйл нь юу байвал илүү амжилттай байдаг юм бэ? Тэгэхээр баг гэдэг чинь ерөөсөө хүмүүсийн одоо нэгдэл шүү дээ. Хүн байгаа байхгүй. Тэгэхээр альва албан байгууллага хамт олон ерөөсөө одоо олон энэ хүмүүсийн хүч хөдөлмөрийг нь зөвөр үнэлж тэр хүнийг одоо нэг гэлтгүй, хаялгүй зөв авч явж чадвал багийн хүч байдаг, оршин тогтнодог. Тэгэхээр одоо би юу гэж ойлгодог вэ гэхээр хүн болго өөр онцгой. Одоо хамт олонд байгууллагад хэрэггүй ингэж байдаг байхгүй. Тэр хүн болгон онцгой учраас тэр хүний хамгийн гол одоо багийн удирдагч байгууллагын дарга юу олж харах вэ гэхээр тэр хүний онцгой чанар юу вэ? Чадвар нь юу юм? Тэрийг яаж би олж нээх вэ? Илрүүлэх үү? Яг тэр тохирсон тэр хүний чадамж дээр тохирсон тэр үйлдэлийг нь хийлгэх. Хэрвээ тэр хүн тэр үйлдэлийг маш сайн гүйцэтгэж чадвал өөрөөр хэлбэл тэр байгууллагын үйл ажиллагаа тэр багийн одоо амжилттай маш хурдан хугацаанд тэр амжилт руу хүрч чаддаг гэж би бас илүү хурдан зорилготой. Илүү хурдан зорилготой хүрдэг. Тэгэхээр баг ер нь тэгээд багийн гишүүд тусдаа л тэгэл амаа хичээгээл хуваа даагаад юм уу тал тийшээ хараад суучих. Тийм тохиолдол байдаг бол ер нь багаар ажиллах нь ер нь яагаад юм чухал байд юм бэ? Тий энэ бас айгүй чухал та би юу гэж ойлгохгүй гэхээр ерөөсөө нэг хүн 2 хүн байхад л баг болчдөг. Тэгэхээр нэг хүн 100% өөрийнхөө хүчин чадлыг дайчилж ажиллах 100 хүн ганцхан хувийг дайчилж ажиллахаас бага байдаг гэж би одоо их олон ном зохиол дээрээс уншиж байсан. Тэгэхээр нэг хүний хүч олон хүний хамтын хүч хоёр бол маш ондоо зөрүүтэй. Тэгэхээр би энэ олон хүний хамтын энэ нөхөрлөл хоорондоо нэгдмэл энэ байдал одоо хоорондын энэ эрэг энэ зөв уур амьсгал дээр үндсэндээ энэ багийн одоо гол тулгуур нь оршдог болов гэж би боддог. Тэгээд багч өөрөө ерөөсөө хүмүүсийн нэгдлэгийг би тэр ярьжсэн шүү дээ. Тэгэхээр би биенийг аюулсаа орлож чаддаг. Одоо нэг хүн болж чадахгүй шүү дээ. Нэг хүн өөрөө л гүйцэтгэхээс өөр арга байхгүй. Тэгвэл хоёулаа гуруулаа магадгүй аруулаа хориулаа олно гэхэд нэг нь байхгүй байхад нөгөөдгөө орлож чаддаг. Энэ юм онцгой чанар дээр бас баг оршин тогтнодог. Хоорондын энэ зөв харьцаан дээр бас их оршин тогтнодог. Уян хатан чадвар дээр оршин тогтнодог. Тэгэхээр баг өөрөө ерөөсөө миний ойлголтоор ерөөсөө энэ том байгууллага, том энэ компаниудын одоо том энэ багийн энэ зохион байгуулалт юун дээр оршдог гэхээр хүмүүсийн өөрийн гол энэ зарчим, хариуцлагатай байдал, уян хатан чанар, мэдлэг боловсрол дээр тулгуурлаж энэ багч өөрөө бүрдэж тэр байгууллага юм хамт олонны амжилт нь бүр өдрөөс өдөрт одоо өсдөг гэж би бас олж харж байгаа. За. Тэгэхээр ер нь бол багаар ажиллахын хамгийн чухал зүйл бол тухайн байгууллагын зорилгыг биелүүлэхийн тулд тэр багийнхан эв нэгдэлтэй зорилгоо зөв тодорхойлсон байх хэрэгтэй гэж ойлгож болох юм шүү дээ, тийм үү? Тий, тэглгүй яах вэ? Ерөөсөө л хүмүүсийн одоо эрэг сайхан уур амьсгал дээр одоо бий болсон нөхөрсөг хоорондын харьцаа гэж би ер нь хэлэх гээд байгаа байхгүй. За, ерөнхийдөө ойлголоо. Тэгээ үзэгчдээ өмнө маань сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Цаашдаа амжилт нь өндөр амжилт хүсье. Баярлалаа.